Servo
Ой, Настя, Ini çıksa hor işte tam harara. Mata kaçı? Yok. Намаа мантах гэдэг энэ 70 минутаас хүртэл 8 минут зогтдог.
Бүү. За одоо чи салхи хагасна. Ягаад гэвэл зодсон яа чамайг нэг юм мэдээлсэн. Чипой биткоин гэдэг. Цагаат мас тулаад ит. Үгүй надад ярихгүй тэр ачи. Цагаат мас тулаад ит. Тэгээд нэг мод хоёр давхар мод гэдэг. Тэгээд чипой үнийг давхарлаараа биткоин тэгээд цагаат модод нэг давхарлаараа чипой үнийг зодтгох гэх. Тэгээ явдаг. Тэгээд дараа нь дахиад зоддог. Гэсэн чинь чипой биткоин би хоёр удаа зодуулсан. Одоо хоёр давхар гараа чинийг зодуулдаг байхгүй. Тэгэл ёо цагаатнууд ирээд нэг давхрын чипой хоёр удаа зодлоо. За одоо хоёр давхрын хоёр давхрын биткоин одоо хоёр зодтыг дахиад зодох. Би найзанд шилжиж ирсэн. Одоо 78 дуусаад 8-ын би ангид сурж байгаа. Би энэ жил шатлын тэмцээнд орсон. Тэгээд дүүрэгт ороод дүүрэгтээ шалгараад хотод ороод тэгээд хотод бол байр эзэж чадаагүй. Чөлөө цагаараа хөгжим сонсох дуртай. Телевизэр үзэх. Телефонын яриулсан. Аяасан. Одоо яг орсон наа ийм муу яа. Бид нар атас төрчихлээ. Тэр онц хүмүүсд нэг юм үзүүлсэндээ. Шатар авахгүй юм чинь тийм. Түүнээс үзүүлээд Тий, заавалч авьяас гэрч одоо. юу сав гоё дуусах хэрэгтэй. Муугаад Атас хинжээ мөрнө. Тий. Шүлэг уншиж чадсан. Үзгэх юм. хандаа бүр командаа шүү дээ. Миний хол. Ингээ багшаа чөлөөт микрофон хийлээ. Тэгээ. Энэ хоогод болох юм хэлүүлээ. Байна нэг хоёр. Эсвэл сэдв байдаг. Тэгээ манай ангийн учраас бид багшаар шахуулсан янз бүр ойлгоог ярьсан. Ойлгоо багшаар шахуулдаг. Өөрсдөө хичээл заадаг багшаар шахуулдаг янз бүр ойлгоог ярьж дурсан жолон үдээж байна. Өөрсдөө хичээл дээрээ янз бүрийг нөгөө нарийнхан юм гарчаас тэрийг ярьж болно заяа. Заяа. Тэгээ сэдв бодож чөлөөтэй. За гинэс яв. За арай цовоос эргэлэн дуутай гарна бад оржтой өгөө. Одоо юу ярих юм бэ? Аль дээр нүд юм бэ? Нэг.
За тэ юу яри та. За Нанган төлөгаа сонгоол ирчээ одоо. Нэг хүн гээд насраад сүнсэн ингээд юунд эрлэг намаан дээр очдөг аахгүй. Тэгсэн чи эрлэг намаа асууд чи тамд очихуу, диваажинд очихуу гэж асуудаг аахгүй. Тэгсэн чи төлбөөс үүдээр нэг ганцхан шагаачвал тэгээ шийдэл гэдэг аахгүй. Тэгчээд нөгөө гээд үүдээр нь очиод ингээд диваажингуудыг очиод ингээд шагааш ингээд цэцэн ногоо алгасан газар ингээд хүмүүс ингээд номоо муушаад идэх аахгүй. Тэгчээл за энэ ч ямар ч уйтгартай газар дээ гэж одоо тамуу үдгнэдэг аахгүй. Тэг чи хааста бүжгүм мүжгэлцсэн нэр задаан цохон болж идэх аахгүй. Тэгэхээр энэ надаас яг таарах газар байна гээл. За би тамд очигээд идэх аахгүй. Чи за тэгдэг тамуу өтер байна гэж. Очил тамуу үдэг татаад гарсан чи 2 чөтгөр барьж аваад гал халан тоогоор ишдэг аахгүй. Гэсэн чи хөөшөөс таа чи хүн андуураад штэ гэсэн чи. Энд чи баармаар байсан штэ гэсэн чи. Хамаа тэр чи реклам байсан байхгүй юу? За одоо юу лээ. Одоо яах вэ? Манай байсан. Би мэдхгүй. Гэхдээ одоо яг алтандаа чи үзчихвэл алтандаа би чамайг санаж шүү. Чи энд байхгүй харамсалтай байна. За одоо микрофон хяах вэ? Манай золзээ. Маа. Дурсгалаа үлдэн. Ой жууцсанд нь ороод. Анаа юм байгаа. Одоо бат төрчтэй сууж байгаа. Аха. Би энтэй суудаг байсан. Урд нь насаатай суудаг байсан. Үрч. Комата. Бэку. Би ангаа ярьж өгье. Ангаа ярья. Нэг юуны 120-ын нөгөө цагаан алган дээр нэг согтун унтчихдаг байхгүй юу? Тэгсэн чинь цагдаа үрж ирээд хөө бос гэсэн чинь би хаана нэгсэн чинь цагаан алган дээр гэсэн тэгвэл чи наа таалга хаачих. Хуучаангийн тархан байсан 7 дугаар сургуулийн 8А-гийн хүүхдэд баярын мэд хүргье. Юу багчаа. Камер даарч. Ой, камер ёосоо. За, хаашаа чарсан. Юуны дөрөв чадахгүй штэ. Өөртөө чи өөртөө. Юу ярьд юм бэ? ганцхан асуулт хариулъя. За юу. За ганцхан гэж юу вэ? За хариулъя. Ганцхан гэж юу вэ? За хариулъя. Ганц хоёр хүн. Аз жаргал гэж юу? Аз жаргал гэж одоо хамт олонтойгоо хэлдэг. Хамт олонтойгоо за тэгээд барьчулж аваа. Аз жаргал гэж. Аз жаргал гэж зураг гэдэг. Садан дээр чигээр. Гэхдээ садан дээр чигээр. За. За. За аз жаргал гэдэг нь
хамт олонтойгоо найз нөхдөйгөө тэгэл баясаад инээж яг тэр л яаж байгаатай 10 жил. Ажиглалчаад инех Майла. Ангийнхантаа ахлах. Аз жаргал гэдэг нь аав ээжтэй хамт байх уу? Аз жаргал хамт олонтойгоо байх. Компьютер толгой. Түрүүн гартаа би дараа. За энэ хэлээ. За хэлээ чи. Би дараа хэлээ. Аз жаргал сэтгэл хангалуун амьдралыг хэлэх баг. Аз жаргал гэдэг нь өвчин зовлонгүй ээж автагаар За жаргал гэж одоо. Одоо ингээд бүгдөө суугаад ингээд 10 жилд хамт байх хэвээр сайхан жаргал юм да. Одоо жага. Аз жаргал гэдэг бол гэр бүлээрээ хамт байх бас анги нийтээрээ хамт байх л багт. Тэгэж би боддгийг. За миний хувьд бол аз жаргал гэдэг нь хамт олонтойгоо хамт дэвлэг нартай байх бол миний хувьд аз жаргал юм. За одоо энэ хүн ганцаар үл. аз жаргал гэдэг бол ангийнхаа хамт олонтойгоо найз нөхдөд. Миний бодлоор л аз жаргал гэдэг бол бага насл юм да гэж бодож байна. Аав ээжийн хай нэрэл хамт олонтойгоо байхыг л аз жаргал гэх баха. За миний бодож байгаа бас адилхан л ах та. Аз жаргал гэдэг нь одоо ингэ байж хахлаа аз жаргалтай юм. Хамт олон нийттэйгээ байх л их аз жаргалтай юм да. Эрүүлэн гисэн сайхан байх аз жаргалтай энэ хамт талаар нь. Одоо баг насаараа ахтлаа хамгийн аз жаргалтай үед юм да. Ангийнхантайгаа хамт. Хүүхд насаа. За би Замтлаа шүү дээ. Цэцэрлэгт байх та. Аз жаргал бол аз жаргалтай амьдрахыг л хэлнэ. би өөрийгөө аз жаргал гэж бодож байна.
Одоо энийг бид нэр өмнө хичээлүүдэд урдын текстгээд яаж бичих тухай ярьжсэн бодлоо. Одоо бид нэр урдын текстүүд гэдэг гарч байгаа доор урдын текстүүдийн схемийн дагуу шууд текстүүд дээр урдын текстүүдийг бичсэн. Тэр заа бичээрэй. Багшаагаасаа. Тэгээ хүүхдүүд рүү нэрсэн. Тэр гайгүй. За энэ схемийн дагуу урдынхаа текстийг Ингэсгээд яг уучлаа. Яг ингэ бэлчээд ингэ өөрөө нааш харуулаа. за тэгээ байж байгаа. За энэ схемийн дагуу урдын текстүүдийг бид нэр бичээ тийм ээ. Тэгэхээр энэ дээр заасан сум болгон юу вэ гэхээр урдын текстийг авах гэдэг тийм үү? Тэгвэл одоо бид нар энэ хичнээн урдын текстийг бичих нь. Гурван сум байгаа учраас бид нар энэ чинь гурван урдын текстийг бичнэ тийм ээ. За тэгвэл одоо бид нар нэгдүгээр урдынхаа текстийг бичээ. Хөнгөн цагаан юутай урд ороод хөнгөн цагааны оксид болдог тийм ээ. Хөнгөн цагаан дээр нэрлэн хоёр. Эцэгээс юу вэ? За одоо яг өнөр урдын текстүүдийг тэнцвэрийн тэмдэг байгаа учраас урд авч байгаа байцаа урдын гэж дүүсэн байцаа тэнцүү байх ёстой гэдэг зарчмаараа бид нар урдынхаа текстүүдийг яах ёстой. Энд чинь хөнгөн цагаан 2 энэ чинь 1 байна. Хүчин төгс энэ чинь 3 энэ чинь 2 байгаа учраас энэ чинь ерөнхий яах вэ? 2 яаж ч энэ чинь өөрийн тавьж энэ чинь урдын текстүүд болоод тэнцэнэ. За гэх мэтчил ингээд урдын текст босод урдын текстүүдийг яг энэ за ажимэний за хөнгөн цагааны оксид чинь металлын оксид тийм ээ. Металлын оксид буюу сойрын оксид учраас сойрын оксид маань уцаа ороод дараа нь шууд сойр оксид тийм ээ. Тэгээд цачрахаа дараа сойрын оксид маань уцаа ороод дараа нь ажимэний за гэх мэтчил ямар ч үсэн хийх юм Жахан анхаарал яасан анхаарал бүх. За насны шүтдөө самтаа инженеэс ахмад шүү. За одоо энийг тэнцвэрч ирсэн. Хаана юу тавьчих? Хоёр гол зураг энэ. Зүгээр. За харуул харал та. За яаш. Ингээд. Би зөв хаашаа харж байгаа. Дуран руу харж байгаа. Яасан юм. Дуран руу харж ярина шүү. Дуран руу харж байгаа. Тэр 78 дугаар сургуулийн багш оюунлаатай уулзч байна л да. За.
Тэгэхээр оюунлын багшаа таавал ингээд дунд сургуулийн хүүхдүүдэд зориулж нэлийн хэдэн ном гаргаж чад байгаа юм байна л да. Химийн бодлого дасгал, химийн тестүүд энэ төр гэх тийм ээ. Тэгээ мөн одоо сүүлийн үед тэр Монгол Ардын сургууль хүмүүжүүлэх өв уламжлалаас гэсэн бас одоо тийм ээ. Одоо манай уламжлалын талын бас ном гаргасан байх юм аа. Тэгэхээр ер нь энэ маань ер нь хүүхдүүд мэдээж эрдэнэ түгээх зориултайх зүгээр онцлог нь юу юм бэ? Ер нь өмнө гарч ирсэн сургагчхүүд өө. За энэ 98 оноос хойш би ингээд бүтээлийн ажиллагаанд орсон. Ер нь 1998 онд улсын багшийн их сургуулийн магистрантурын сургалтанд бол хамрагдаад үүнтэй холбогдолтой энэ бүтээлүүдийг гаргасан юм аа. Тэгээ ерөнхий боловсролын сургуульд би химийн хичээлийг заагаад одоо 13 дахь 14 дахь жилдээ орж байгаа. Тэгэхээр энэ хооронд ер нь сурч мэдэж одоо ажиллаж амьдарч байгаа үед ямар туршилт ажиглагдсан гэхээр ерөөсөө ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчдын дунд химийн бодлого дасгалын номууд манай Монголд буюу Улаанбаатарт ховор байна гэж үзээд энэ номуудыг бол гаргасан. Жишээлбэл энэ химийн бодлого дасгалын тестийг 7-8 дугаар ангийн хүүхдүүдэд зориулаад онлайн материалыг практик дадлага хичээлтэй бол холбож тестийн хэлбэрээр тесттэй бол холимог хэлбэрээр бол гаргаж энэ бодлогыг бол гаргасан байгаа. За энэ химийн бодлого дасгалын номыг бол Оросын одоо эрдэмтдийн ном зохиолуудаас орчуулан эмэгтэйд ахлахангийн сурагчид болон ихтэй сургуулийн конкурсанд орж байгаа одоо оюутан сурагчдад бэлтгэж энэ номыг бол гаргасан байгаа. За сүүлийн үед би Монгол Улсын их сургуулийн докторантурын сургалтанд бол хамрагдаж байгаа. Тэгээ миний өөрийн сэдэв болохоор Монгол Ардын сургууль хүмүүжүүлэх өв уламжлалтай холбоотой сэдэв байгаа маа. Тэгээд би энэ хугацаанд бас Ардын сургууль хүмүүжүүлэх өв уламжлалаа судалж байх явцад одооны эцэг эхчүүд их залуучдсан байна. Ерөнхий боловсролын сургуульд сурж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд их залуучдсан. Тэгээ Ардны сургууль хүмүүжүүлэх өв уламжлал ер нь мартагдах талдаа орсон байна гэж үзээд энэ номыг бол эцэг эхчүүдэд зориулж сургууль хүмүүжүүлэх өв уламжлалаас гэсэн жижигхэн эмхтгэл бол гаргасан юм байгаа. Тэгээ энэ ном бол цаашдаа нэлээ өөрөө өөртөө хүмүүсүүд одоо үзээд эцэг эхчүүд таниад нэг боломжийн айтайхан ном гарсан байна гэдэг талаас нь нөлөө өгсөн юм. За баярлалаа. Болоо. Ингээд нөгөө багшаа суугаад нэг фотошоп яг нэг аваад. За стопор нэг аваад шүү ботоод багшаа доошч. Доош наашхна доошхна. Дараа нэг араас нэг ганц нэг. Би ингэж яа. Харко. Шайдаа хийдэ. Манай хавчаар.
Нууник хэлээд авах. Айгуу гоё удаа дууник Gue урд авч байгаа зэрэг хаатлах нөхөд нүгээд багшаа. Би хөө. Би хамаагүй. Би юу гэдэг юм. Оо жоо тийч.
Basta que
Анги гац. За зота яа. За би юм. Миний очи доо гэдэг. Я нэрээ тагчаа. За энэ дуу яаж ташлаа? За яг баттай. Намайг яах вэ гэдэг. Намайг масси гэдэг. Машина наваа. Тата живут. Намайг. My name is Taka. My name is Taka. 어릴 때 이제 좀 Арс Монголоор хоёрмаар нэ. Миний цаа таа. Парса. Аа жана. Ini pas mahal gitu mu. Намайг хүмүүс тав.
Гой дурсамжтай юм дээр аягаа хоёр дуусны дуу хоолой гэдэг. Миний гачиг таксиг. Сиди такси багсаа. За одоо бүгдтэй өдөөж дууссан заяа. Одоо ирээдүйд юу болохыг мөрөөдөө. Тодорхой дуусна. Нийтдээ бол одоо 30-40 минут авсан баг. Нөлөө явсан. Тийм учраас одоо шилдэг гэдэг нь болсон байна. Нэг нь нограад. Би тоопод ирж. Нааний жүжигч нөө эрэг мэрэг ямар бүлэг сайн.
Ui, na câmera?
Yes.
За энэ гай болох. За тооч шүү. 만약에 이래도 매실래? 자, Нөгөө юугээд болж машигаа захиасан нэг дуу ирсэн. Хэцүү баяр үгээ хэлээд би захиад 7 жил сургуулийн юу ямар дуу сурсан. Зэний янз шиг. Сүлжөө. За 16 настай дуусах гэж. 16 настай. Би яах вэ? Амдэрээ минь. Арай нэг. За. Одоо би бүжвэ багтана. Хайрын дууд дуу мэдээ. Санд яг ингэ даа. Одоо бүгдээ хоол юм шүү. За эхлэхгүй. Тийш ямар одоо ямар сууж байгаа юм. Одоо тэгвэл Hãy subscribe cho kênh Ghiền Mì Gõ để không bỏ lỡ